Хүчит бөхчүүд нь бэртай, мэхэн нуран, эрхий мэргэн харваачт нь онч мэргэн, армаг хүлгүүд нь хурдан, хотол төмниймэн цог хиймар, үн мөнхөд мандан гийж, сайн үйлс бүхэн дэлгэрхийн нөрөөлөөр, Монгол улсад тулгуур төр үүсэн байгуулагдсны 2225, их Монгол улсын 810, ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадам төв цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ. Наадмын нээлтэнд аймаг орон нутгийн удирдлагууд болон наадамчин олон төв цэнгэлдэхээ дүүргэн цугласан байсан юм а. Баяр наадмыг нээж баруун бүсийн зөвлөлийн дарга Ховд аймгийн засаг дарга Цэвийн Аравдан Монгол улсынхаа баруун хязгаарт аж төрөн суугаа олон уг угсаатны бүлгүүдийн ховдчуудаа мэндичилгээ дэвшүүлж баяр хүргэлээ. Үүний дараагаар төрийн далбааг мандуулах ёслол болж энэ жилийн улсын баяр наадмаар 7 давн төрүүлж Ховд аймгаас 11 жилийн дараа Монгол улсын заан цул хүртсэн Баатар хүүгийн пүрэв сайхан улсынхаа баяр наадамд 6 давн төрүүлж харцаг цол хүртсэн Баяр хүүгийн Батүлзий болон урлаг спортороо аймаг орныхоо нэрийг цуйраа талсан 3 цагийн эсэн алдартан Монгол улсын төрийн далбааг өргөн мандуулснаар Монгол улсын төрийн дуулал ихшгэлсэн юм а. Баяр наадмын нээлтэнд зориулж Ховд аймгийн хөгжимт драмын театр, Хөөгтийн ордны Тэнгэр охин багштай Монгол гоёл сонгодог бүжгийн дугуйлангийн сурагчид, Нямдава багштай бүжгийн дугуйлангийн сурагчид, өөрсдийн уран бүтээлийн дээжээс наадамчин олондоо талиулснаар Ховд аймгийн баяр наадам ёслол төгөлдөр эхэллээ. Надуунаас айрыг нар ханхалж байна. Зүүн барууны магнаада аврагын дэвэтэй зөөрлөшгүй Монгол наадам нар хурцаа эхлэж байна. Ихэс мэрэгдээ залж асар хоймроо дүүргээд экэл хуураа татаж бигээ бүжиглээд ихэмсэг төрийн хэргийг нэгэнтээ жодоон друулж ихэмсэг төмний их бишгүр ийхүү хангинэж байна. Хөнөө гүрний хаан модун шаниун бүжиглэг морин цэргээрээ дэлхийг донсолгоод 2225 он удирдсан байна. Их эзэн бог Чингис хаан их морин цэргээрээ дэлхийн талыг хурааж ирээд 810 он өнгөрчээ. Ардын дөрөг төвгөө тусгаар тогтнолынхоо төлөө алтан соён бутуга өндөрт мандуулан 95 он өнгөрсөн байна. Өндөр дээдэс минь гүрэн сан засаад мянган он удирсан байна. Өвөг дээдэс минь эзэнт гүрнээ нэгтээд 800 он болсон байна. Нүүдэлчний зориг төвгүүд усан мандуулаад 95 он өнгөрсөн байна. Нүнжиг ихтэй монголчууд тэнгэр жаргал дүүрэн наадах гэж байна. Тэнгэр газрыг нийлүүлсэн Монгол наадам эхлэж байна. Тэнгис далайг нийлүүлсэн Монгол наадам эхлэж байна. Нарны цэцэргээс үлдсэн их цагаан сүлтэндээ намтар цадигтай хүрний зон олон залбирах гэж байна. Үлзий дэмбэрлэн хослохорон ёсон сэргээдэг өөдөө хямран хослохорон өрөөлөн моршдог Монгол наадам ийхүү эхлэж байна. Иргэм хүндэт наадамчин олон та бүхнийхээ өмнө Ховд аймгийн засаг дарга ноён Цэвэн Аравдан таныг хүндэтгэн урья. Ихрийн сэтгэлтэй, эвийн хүчтэй ховдчуудаа баяр наадамд хүрэлцэн ирсэн хүндэт зочид төлөөлөгчдөө эрхэм хүндэт наадамчдаа цэлмэг өх тэнгэр хурцтай дуусан түшин эргчдэт Монгол орныхон баруун хязгаарт аж төрөн суугаа олон угсаатны бүлгүүдийн өдгий ховдчуудаа тулгар төрийн 2225 их Монгол улсын 810 ардын хувьсгалын 95 жилийн үндэсний баяр наадмын мэндийг та бүхэндээ хүргэж сайн сайхан бүхэнд дэлгэрч үлзий учрал бүрдэхийн үлзийтэй сайхан өрөөдийг өргөн дэвшүүлж мэдчилье. Ховдчууд бид хүн амьдрах таатай орчинтой үйлдвэрлэл бизнес дээлтэй ногоон хөгжлийн завгар аймаг болох эрхэм зорилт дэвшүүлэн баруун бүсийн таталцлын төв болгож чиглэсэн алсын хараатай зорилт тавин төр хувийн гөвшил иргэд хамтын хүчээр эрчимтэй хөдөлмөрлсөний үр дүнд ихээхэн амжилтанд хүрч өмнө эртний төвхтэй Ховд нутгийн нэр алдар улс даяар сайн сайхнаар хэлэгдэж
хөгжил дэвшлийнхаа суур асуудлаа бүрэн шийдсэн аймаг болж хурдцтай хөгжиж байна. Олон угсаатны бүлгүүдийн өлгийн ховдчууд бид бүгдийн эх орныхаа хөгжил цэцгэлтэнд оруулсан хувь нэмэр эдийн засаг нийгмийн хөгжлөөрөө улсын тэргууны аймаг бүс нутгийн хөгжлийн тулгуур таталцлын төв болон эрчимтэй хөгжиж буй одолт амжилтыг Монгол улсын төр засаг өндрөөр үнэлж манай аймгийг төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор шагнасан бид бүгдийг хөгжил дэвшилт хөгнөмсөн улам ихийг хийж үтээх урам зориг өгсөн сайхан үйл явдал болсон гэдгийг энэ баяр наадмын эндэр дээрээс дурдахад таатай байна. Эрхэм нөхдөө, сүүлийн жилүүдэд хан хурмас тэнгэр эцэг ивэлж бороо хур аримттай байж хатан дэлхий газар ээж шимээ хайрлсан дэлгэр сайхан зун өнтөө сайхан өвд болж байгаль цаг уурын тааламжтай сайхан он жилүүд үргэлжилж байна. Манай аймгийн хүн ам 84 мянгад хүрч иргэдийн дундаж наслалт 72 болж улсын дундачаас 2 насаар ховдчууд урт насалж байгаа бол 2016 оны хагас жилийн мал тоолгоор манай аймаг түүхэндээ анх удаа 3.6 сая мал сүрэгтэй боллоо. Мөн олон үйлдвэрүүд шинээр баригдаж байна. Ховд аймаг жил бүр хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын олон ажлууд хийгдэж томоохон төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байна. Манай аймаг 1000 гаруй километр хатуужилтай авцамтай 3000 гаруй айл өрх тоглог орон сууцнд амьдардаг болж эрүүл мэнд боловсрол, нийгмийн хамгаалалт, халамж, байгаль орчин, төрийн үйлчлэгээний бүх байгууллагуудын үйл ажиллагаа тэгш хүртээмжтэй ажиллаж иргэдийн эрүүл аюулгүй амар тайван таатай орчинд амьдрах нөхцөл жилээс жил сайжирч байна. Сүүлийн жилүүдэд аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт өндөр хурдцтайгаар өсөн нэмэгдэж 2015 оны эцэст 352 тэрбум төгрөгийн дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж нэг хүн доогдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 4.3 сая төгрөг хүрээд байна. Хэдхэн хоногийн өмнө Монголын ард түмэн Монгол улсын үндсэн хуулийн заасан сонгох эрхээ хэрэгжүүлж эх 4 жил улсын хурал болон аймгийн эрдэнэ төлөөлөгчдийн хурал өөрсдийн төлөөлөл сонголоо. Сонгуулийн үр дүнд бий болсон аймгийн эрдэнэ төлөөлөгчдийн хурлын шинэ бүлгүүн анхны хурлаа хийж бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд байна. Эх 4 жилд аймаг орноо удирдан авч явах болсон шинэ удирдлагууд аймгийнхаа эдийн засаг нийгмийн хөгжлийн хөрсөн төвшин гаргасан амжилтуудыг улам баталгаажуулж хууль ёс хүний эрхийг дээдлэн олон угсаатан ард иргэдийнхаа ивийг нэгтгэн амжилт үтээр гаргаж ажиллана гэдэгт итгэж байна. Улс орны хувьд санхүү төсөв амаргүй хүнд байгаа ч аймгийн эдийн засгийн үзүүлэлт өсөж бүтээн байгуулалтын ажил тасралтгүй өрнөж ховд аймаг өдрөөс өдөр цэцгэлэн хөгжиж байгаа нь сум байгууллагууд төр хувийн гэрчлийн хамтын ажиллагаа зөв удирдлага зохион байгуулалт ажилсаг хөдөлмөрч олон угсаатан ховдчууд бид бүгдийн хамтын хөдөлмөр зүтгэл гэдгийг эндээс онцгойлон хэлхийг хүсэж байна. Өргөн олон наадамчдаа хэдхэн өдрийн өмнө болсон төрийнхөө баяр наадамд манай аймгийн гүчит бөхчүүл амжилттай сайхан барилдаж Чандан сумын уугуул Баатаргуугийн Пүрэв сайхан улсын зан Зэрэг сумын уугуул Баяхуугийн Батөлзий улсын арцах солгурдсан багтам сайхан амжилт гаргалаа. Нар хурд агсэрсэн гэлгэр зуны энэ сайхан өдөр наадмынхаа ногоон талбайд хуран цугласан олон угсаатан ховдчууд жочид төлөөлөгчд нийт наадамчин олон та бүхэндээ үндэсний их баяр наадмын мэндийг дахин хүргэж баяр наадмаа дуглан үзэж үгийн сайныг ярилцсан хамаг олноороо цингэн наадаарай гэдгийг хүсье. Уран мэгд бөхчүүд нь Бэртэ эрхийн мэрэгэн харваачт нь онч мэрэгэн армаг хөлгүүд нь хурдан шантастай наадамчин олны золбоо хиймэр төгс ёс жодогтой сайхан наадмын үлзэгтэй өрөөлийг
өргөн дэвшүүлж баяр наадмын үйл ажиллагааг нээснийг ёсолтой өдөр сонирдуулъя. Хүрээ! Иргэн бүндэтэй наадамчлаа. Ингээд та бүхнийхөө манай Монгол төрийн далбайг мандуулах алдар зуудлуудаа алдаршуулъя. Баатар хүүгийн пүрэв сайхан Монгол улсын зан. Баяр хүүгийн Батүлцээ Монгол улсын харцаг. Төмрийн шин баяр Монгол улсын хүний гавьяа тэмч. Батхүүгийн цэцэгмаа цас талтай цогцлбор сургуулийн Монгол хэл уран зохиолын багш. Мөнгө сүлтийн энх хамгаалсан буян цумын цагаан бургас багийн улсын авраг малчин. Дармын Дэндэн Алтан бууляас хувьцаат компани ажилтан. Хайдвийн Жаргал сайхан Хоолд Аззаа төрийн өмчөд хувьцаат компани ажилтан. Чадраватын Баатар сүрэн Монгол улсын соёлын тэргүүний ажилтан олон улсын хөөмийн 4-р наадмын тусгай байрын шагналт. Төвшин баярын ариун заяа Токиондогийн дэлхийн авраг алт мөнгөн медальт олон улсын хэмжээний майстер 2 хар бүс даант тамирчин Батахуугийн мөнгөн болро онцгой байдлын газрын эрен хайх аврах ангийн усчин аврагч ахлах ахлагч эдгээр алдартан цуутнууд Монгол улсын төрийн далбайг мөнх хөх тэнгэрт мандуулж байна. Төрийн их далбайг мөнх хөх тэнгэрт алдар цуудлууд маань мандууллаа.